8 дугаар бүлэг. Там. Өмнөх бүлэгт бид муу хүнийг ямар нэгэн зүйл буруу байна гэдгийг ухаарахад хүргэдэг цорын ганц зүйл болох зовлон шанал нь мөн түүнийг эцэс хүртэл үл гэмшиж тэрслэх байдал бас хүргэдэг юм байна гэдгийг харсан. Дээр нь мөн өөрт нь чөлөөт хүсэл зориг гэдэг зүйл байдаг учраас хүнд өгөгдсөн бэлгүүд нь түүнд хоёр талд үр нөлөө үзүүлдэг гэдгийгч бас бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Эдгээр суур ойлголтууд дээр үндэслэн ертөнцийг аврахын тулд хийж байгаа Бурхны ажил үйлс нь бүх сүнснүүдээс яг адилхан үр жимсийг хурааж чадна гэсэн баталгаа байхгүй гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Зарим хүмүүсийн хувьд аврагдаж чадахгүй. Хэрвээ миний санаагаар болдог бол Христ итгэл бишрлийн сургаалууд дундаас тамтай холбоотой сургаал шиг үгүй хийхийг хүсдэг сургаал гэж байхгүй. Гэхдээ энэ бол зөвхөн судар төдийгүй, ялангуяа эзний өөрийнх нь хэлсэн үгүүдээс бүрэн дэмжлэг авч байдаг сургаал юм. Тамтай холбоотой сургаалыг Христ итгэл бишрлийн ертөнц үргэлж баримталсаар ирсэн. Мөн энэ сургаал нь учир шалтгааны хувьд ч дэмжлэг авч чадхаар сургаал юм. Хэрвээ тоглоомонд оролцож байгаа бол хожигдох чадвартай байх ёстой. Хэрв бүтээлийн аз жаргал нь зөвхөн Бурханд өөрийгөө даатгахад л оршдог юм бол үүнийг өөрөөс нь өөр хинч хийж өгч чадахгүй. Гэхдээ бас хүн үүнээс татгалзаж болно. Бүх хүмүүс аврагдах болно гэж хэлэхэд л болдог байсан бол би үүний төлөө ямар ч төлөөсийг төлөхөд бэлэн байна. Гэхдээ миний дотор ийм асуулт гарч ирж байна. Тэдний хүсэл зоригоос хамаарч уу? Эсвэл тэдний хүсэл зоригоос үл хамаарч уу? Тэдний хүсэл зоригоос үл хамаарч гэх юм бол шууд нэг зөрчил бий болж байна. Өөрийгөө даатгах гэсэн энэ төгс сайн дурын үндсэн дээр хийгддэг үйлдэл яаж бусдын эрхээр үйлдэгдэн гэж. Нөгөөтэйгүр мөн тэдний хүсэл зоригоос хамаарч гэж хэлсэн ч гэсэн миний дотор бас тэд өөрийгөө тавьж өгөх хүсэлгүй байвал яах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Тамтай холбоотойгоор эзний хэлсэн үгүүд судрын бусад бичвэрүүдийн нэг адил бидний оюун санааны сониуч байдлыг хангахын тулд өгөгдөөгүй. Харин бидний ухамсар хийгээд хүсэл сэтгэлийг сэрээхийн тулд өгөгдсөн. Аимшигтай бодит байдал байгаа гэдэгт итгүүлснээр бидний үйл хөдлөлийг удирдан чиглүүлж чадсан бол эдгээр үгүүд нь өөрийн зорилгоо бүрэн биелүүлжээ гэж харж болно. Хэрвээ энэ ертөнцийн хүмүүст бүгдд нь энэ талаар бат итгэл байдаг байсан бол энэ сэдвийн талаар ярих шаардлагагүй байх биз. Гэхдээ бодит байдал дээр тамтай холбоотой энэ сургаал нь Христ итгэл бишрлийг харгас хэмээн гүжирдэх гол үндэслэлүүдийн нэг болж Бурхан сайн гэдгийг үгүйсгэхэд ашиглагдсаар ирсэн. Тамтай холбоотой сургаалыг тэд жигшмээр зүйл гэдэг. Үнэн дээр би ч бас сэтгэлийнхаа гүнд үүнийг жигшдэг. Энэ сургаалыг үний юм байна хэмээн итгэх үед хүний амьдралд ямар эмгэнэл бий болохыг бид хардаг. Гэхдээ эсвэргээрээ энэ сургаалд итгээгүй улмаас бий болох бусад эмгэнэлтэй зүйлсийн талаар бол ярьдаггүй. Ийм шалтгаануудын улмаас зөвхөн эдгээр шалтгаануудын улмаас бид тамийн асуудлыг хөндөж ярих шаардлагатай болж байгаа юм. Бурхан бүтээсэн бүтээлийнхээ заримыг нь эцсийн сүрэл рүү нь илгээж байгаад асуудал байгаа юм биш. Хэрвээ бид лалын шашинтай байсан бол энэ асуудал болно. Гэхдээ хизээд ийм байсан шигэ бодит байдлын нарийн төвөгтэй байдлыг үргэлж байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг Христ итгэл бишрэл нь бидэнд илүү адармаатай, бүр илүү хоёрдмол шинжтэй зүйлийг харуулдаг. Бурхан бүтээлүүдээ мөнх сүрлээс аврахын тулд өөрөө хүн болж зовлон шанал дотор нас барах хэмжээний өршөөл нэгүслэр дүүрэн нэгэн хэрнээ энэхүү баатарлаг арга нь үр дүнгүй болох тохиолдолд эцсийн мөхлийг нь хүч хэрэглэн зогсоохоос татгалзаж байгаа мэт эсвэл бүр тэгэх чадваргүй юм шиг харагддаг. Түрүүхэн би тамтай холбоотой энэ сургаалыг байхгүй болгохын тулд ямар ч үн төлөхөд бэлэн байгаагаа хэлсэн. Гэтэл энэ маань худал байжээ. Би бол тамийн талаарх энэ бодит байдлыг үгүй хийхийн тулд Бурхны нэгэн төлсөн төлөөсийн 1001-ийг ч төлж чадхаар хүн биш. Жинхэнэ асуудал энд байгаа юм. Өөрөөр хэлбэл Бурханд ийм их инрэл нэгүсэл байгаа атал яагаад там гэдэг зүйл байна вэ гэдэг нь асуудал юм. Энэ бол шууд хүлээж авч болохоор сургаал гэдгийг батлах гэсэн санаа надад алга. Тэгж бүү андуураарай. Энэ бол шууд л хүлээгээд авч болохоор тийм сургаал биш.
Гэхдээ энэ асуудалтай холбоотойгоор урган гардаг эсэргүүцэлд шүүмжлэлтэй хандаснаар энэхүү сургаал нь ёс суртахууны зөрчилгүй болохыг нээн харуулах боломжтой гэж бодож байна. Нэгдүгээрт өшөө авалт, гисгэн цээрлүүлэлт гэсэн утгаар нь шийтгэлийн тухай ойлголтыг эсэргүүцдэг хүмүүс олон байдаг. Өмнө нь би энэ асуудлыг хэсэгчилсэн байдлаар хөндөж байсан. Тэр үед би гин буруутай тогтоогдох, шудраг хариу хүртэх гэсэн ойлголтуудыг аваад хайчих юм бол бүх шийтгэл шудраг бус зүйл болно гэж маргаж байсан. Мөн өшөө авах хүслийн цаанч бас шудраг ёсны цөм оршиж байдгийг харуулсан. Өөрөөр хэлбэл муу хүн хийсэн хорон муу үйлдэлээ зөв гэж үзэх биш. Харин хорон муу үйл нь бусдын нүдэнд хэрхэн харагдаж байна, яг тэр үнэн дүр төрхөөр нь өөрөө ч бас харах ёстой гэсэн хүсэл шаардлагыг тээж байдаг учраас өшөө авах хүслээс ч гэсэн зөвхт байдлын гол цөмийг олж хардаг тухай ярьсан. Зовлон зөвдгөөр нь тэрслэгчдийн цайзан дээр үнний тугийг мандуулдаг гэж би хэлсэн. Тэгэхэд бид гэмшилд хүргэж чадах найдварыг хараахан тээсээр байгаа зовлон зөвдгөөрийн талаар ярьсан. Гэсэн ч эцэст нь гэмшихгүй бол яах вэ? Өөрөөр хэлбэл үнний туг хатгагдсан төдий цааш нь ямар ч байлдан дагуулалт болж чадаагүй бол яах вэ? Шудраг байцгаая. Урууж шарвсаар эсвэл харгас хэрцгий үйлдэлээрээ эд баялаг, эрх мэдэлд хүрсэн хүн байлаа гэд бодоод үзье. Тэрээр бусдын сайхан сэтгэл, шудраг хүсэл эрмэлзлийг өөрийн хувийн ашиг хонжоо болгон хувиргаж, тэдний гэнэн цайлган занг шоолж басамжилдаг байжээ. Тэр ийм аргаар хүрсэн амжилтаа өөрийн хүсэлд очиод, үзэн ядалтаа хангахын тулд ашиглаж, адгийн хулгайч нарын дунд хүртэл байдаг хүний мөсний хэлтэрхийгч хайж гээж, урууж тэрсэлснийхээ дараа хамтрагч нарынхаа балмагдан төөрөгдөж, сэтгэлээр унаж буй сүүлчийн мөчүүдийг нь харан шоолж байв. Цаашлаа тэр бүр ийм хүн байлаа гэж бодъё. Ийм зүйлүүдийг хийж байхдаа гэмшиж түгшгэн байтугай бүр сургуулийн насны хүүхэд шиг сайхан идэж уудаг. Эрүүл саруул хүүхэд шиг нам унтдаг. Амьдралын нууцыг олж мэдсэн цорын ганц хүнийхээ хувьд өөрийгөө тэнэг бурхнаас ч хүмүүсээс ч хавьгүй дээд түвшний хүн гэж тооцох төдийгүй амьдралынхаа энэ хэв маягийг хамгийн амжилттай, сайн, сэтгэл ханамжтай, аюулгүй, найдвартай зүйл гэдэгт эргэлзэх зүйлгүйгээр итгэлтэй байдаг. Нэгч санаа зовох зүйлгүй амьдарч байгаа хөгжилтэй жаргалтай хүн байлаа гэд төсөөлөд үзье. Энд анхаарах ёстой нэг зүйл бий. Өшөө авах хүсэл эрмэлзлийг багч болов өөгшүүлэх нь үхлийн хор хөнөөлтэй зүйл юм шүү. Христ итгэл бишрэлийн дагуу хайр нь биднийг ийм хүнийг эргүүлж буцаахын тулд бүхий л хүч хармаалтай гаргахыг шаарддаг. Өөрийнх нь амь нас, сүнс сэтгэл нь аюул дуртаж болохоор байсан ч гэсэн түүнд гисгэл шитгэлээс илүү гэмшиж эргэхийг хүсэх бөгөөд үүнийг хязгааргүй илүү үнцэнтэй зүйлд тооцдог. Гэхдээ энд бидний авч хэлэлцэхийг хүсэж байгаа асуудал бол энэ биш. Хэрвээ түүнд хизээч гэмших сэтгэл төрөхгүй бол мөнх ертөнцид түүнд ямар хувь тавилан ногдох нь зохистой гэж та бодож байна вэ? Ийм хүнийг та одоо байгаа энэ чигээрээ үлдээд өөрийнхөө ялагч гэдэгт бүрэн итгэлтэй байж одоогийн энэ жаргалаа үүр дэдлэн хэмээн найдсан чигээрээ явсаар дуусах гэж үнэхээр хүсэж байна уу? Хэрв түүний ийм байхыг яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй гэж бодож байгаа бол та хорсол зэгүүцлээсээ болоод ингэж бодож байгаа хэрэггүй. Эсвэл урд нь зүгээр л нэг хоцрогдсон хуучин теологийн дэми хоосон маргаантай зүйл мэт санагддаг байсан шудраг ясбай өршөөл нэгүслийн хоорондох зөрчил үнэн хэрэгтээ таны сэтгэл дотор одоо бодтойгоор өрнөж байгаа мэт. Мөн энэхүү зөрчил тэмцэл нь доороос биш, харин дээрээс бууж ирсэн мэт хүчтэй мэдрэмж төрөхгүй байна гэж үү? Энэ өөдгөө амьтны зовж байгааг харгасан гэсэндээ биш. Харин хит оройтхоос өмнө шудраг ясыг тогтоохыг хүссэн сэтгэл. Хэдийгээр бүрэн төгс хангалттай ялалт байгуулж чадахгүй ч гэсэн энэ аимшигтай тэрслүү сүнс сэтгэл дотор ядаж үнний тугийг хатгах ёстой гэсэн жинхэнэ ёс зүйн хүсэл шаардлага байгаа учраас энэ нь таны сэтгэлийг хөдөлгөж байгаа юм. Ингэсний дараа тэрхүү бүтээлийн хувьд хичнээн засарч сайжирсан зүйл байхгүй байлаач ядчил өөрийгөө бүтлгүйтсэн буруу байсан гэдгээ мэдэж байх нь өөрт нь хэрэгтэй байх болно. Хичнээн энэрэнгүй хүн байсан ч гэсэн ийм хүнийг аимшигтай төөрөгдөл дотроо хуурдагдсан чигээрээ мөнхөд сэтгэл хангалуун чигээрээ л явж л байгдэ гэж хүсэхгүй. Аристотл ичгүүрийн талаар ингэж хэлсэн байдаг шиг Томас Аквинас ч бас өвдөлт зовлон нь өөрөө сайн зүйл биш. Гэхдээ тодорхой нөхцөл байдалд энэ нь сайн чанарыг агуулж байж болно гэжээ. Өөрөөр хэлбэл
Муу зүйл оршиж тэрхүү мууг танин мэдэх үед төрөх өвдөлт нь мэдлэгийн нэг төрөл учраас харьцангуй сайн зүйл гэсэн үг. Зовлонгоос зайлсхийх тохиолдолд тухайн сүнс хорон муугийн талаар таньж мэдэх зөвлөгөө болох юм уу? Эсвэл хорон муу нь өөрийнх нь мөн чанартай харшилдаг гэдгийг мэдэж чадалгүй өнгөрөх болно. Нэгэн гүн ухаантан хэлэхдээ энэ хоёрын аль аль нь муу гэдэг нь ойлгомжтой зүйл юм гэжээ. Айж шичрэхээр үг боловч бүх хүн үүнтэй санал нэг байх болов уу гэж бодож байна. Ийм хүмүүсийг яг энэ байгаа чигээр нь уучлахыг Бурханаас гуйж байгаа нь харж үзээд өнгөрүүлэх болон өршөөх гэсэн хоёр зүйлийг хооронд нь хольж хутгаж андуурч байх хүнээс илэрхийлэгдэх байр суурь юм. Хорон мууг өнгөрүүлж байгаа нь хорон мууг үл ойшоож буй хэрэг бөгөөд мууг сайн гэж үзэж буй хэрэг юм. Өршөөл уучлал бий болохын тулд өршөөл үзүүлэгч тал, өршөөл эргэж тал гэж байх ёстой. Гэм нүглээ хүлэмжшөрөхгүй байгаа хүн ямар ч өршөөл уучлалыг авч чадахгүй. Там гэсэн ойлголтын талаар ярихдаа би үүнтэй холбоотой сургаалын хамгийн зүрх шимшрүүлэхээр хүн хэлбрээс нь, өөрөөр хэлбэл там бол Бурханаас оноож өгч буй хариу шийтгэл, зөв зүйл гэсэн хэлбрээс нь эхэлж байна. Тэгэхээр хамгийн их хүчтэй эсэргүүцэлтэд тулгардаг хэсгээс эхэлж байна гэсэн үг. Мэдээж бидний эзэн тамийн талаар хэлэхдээ шүүхээс оноож буй ял шийтгэл маягаар хэлсэн байдаг боловч нөгөө төгөр бас хүн гэрлийг бус харанхуйг сонгож байгаа нь өөрөө тэр чигтээ шүүлтгэм гэж хэлсэн байдаг. Тэрээр мөн хүмүүсийг шүүдэг нь би биш, харин миний үг юм гэжээ. Эдгээр хоёр ойлголт нь эцэстээ нэг зүйл учраас бид аяндаа муу хүний төгсгөлийг Бурханаас ногдуулсан шийтгэл гэж үзэхээс илүү тухайн хүний байгаа байдал нь өөрөө там гэж үзэж болохоор байна. Авралыг авч чадаагүй сүнсний онцлог нь өөрөөсөө бусад бүх зүйлийг няцаадагт оршдог. Одоо бидний төсөөлөн суугаа амин хувиа хичээгч өнөөх хүн маань тааралцсан бүхнээ өөрийн амь хүнийхээ эзэмшил эсвэл өөртөө үйлчлэх хэрэгсэл болгох гэж хичээсээр ирсэн. Өөрөөсөө бусад зүйлийг амтлах, өөрөөр хэлбэл сайн сайхныг эдлэх чадвар нь тэр чигтээ мөхсөн. Мэдээж хараахан махан бие дотор байгаа учраас гаднах ертөнцтэйгээ харилцах баг зэргийн холбоо байна. Гэхдээ үхэл ирэх үед тэрхүү өчүүхэн холбоонч тасарна. Амь хүн дотроо шигдэж тэндээс л хамгийн сайныг нь олж авна хэмээн найдаж байсан тэрээр эцэстээ юу хайж байснаа олно. Гэхдээ тэндээс олдох цорын ганц зүйл бол там юм. Өөр нэг эсэргүүцэл бол түрхэн зургийн нүглээс болж мөнх шитгэлийг авч байгаа нь шудраг бус хэрэг гэж үзэх явдал юм. Хэрвээ бид мөнх гэдэг зүйлийг зөвхөн цаг хугацааны өргөтгөл гэж үзэх юм бол энд хэлж байгаа нь үнэн. Гэхдээ ихэнх хүмүүс мөнх гэдэг ойлголтыг ингэж үзэхээс татгалзах болно. Хэрвээ бид цаг хугацааг шулуун шугам гэж үзэх юм бол мөнхийг хавтгай гадаргуу эсвэл 3 хэмжээс бүхий эзлэхүүнтэйгээр төсөөлөх ёстой байх. Ингэснээр хүний бүх бодит оршихуй нь нэгэн эзлэхүүнтэй дүрсээр илэрхийлэгдэх болно. Тэрхүү эзлэхүүнтэй дүрсийн ихэнх хэсэг нь Бурхны нэгүсэл ба байгалаар дамжуулан бүтээгдэх боловч хүний чөлөөт хүсэл зориг нь газар дээрх амьдрал гэж нэрлэгдэх суур шугамыг зурах болно. Хэрвээ чи суур шугамаа гажуу зурвал бүхэл биет өөрөөр хэлбэл оршихуй өөрөө тэр чигтээ буруу байрлалд орно. Амьдрал богинохон байдаг нь өөрөөр хэлбэл дээрх зүйрлэлийн дагуу бол нийлмэл цогц дүрсний зөвхөн нэг жижиг шугамыг нь л хүн өөрөө хариуцж байгаа нь Бурхны нэгүсэл гэж үзэж болно. Бидний эрх чөлөөт хүсэл зориг даатгсан энэ нэг жижигхэн шугамыг л буруу зурхад бүх зүйлийг баллаж болохоор байгаа бол бүр илүү ихийг даатгсан бол бид энэ дүрсийг ямар их сүтгэж хаях байсан бол. Үүнтэй ижил хэрнээ арай хялбаршуулсан эсэргүүцлийн бас нэг хэлбэр байдаг. Энэ бол үхлээр дуусгуур болж болохгүй, хоёр дахь боломжийг заавал өгөх ёстой гэсэн байр суурь юм. Хэрвээ ингэж болдог байсан бол Бурхан сая удаагийн боломжийг өгөх байсан бизээ. Хүүхдүүд бас эцэг эхчүүд өөр бодолтой байж болох ч ямар тач багш нарын хувьд бол хүүхдийг дахин шалгалтанд оруулах нь үнэндээ тийм үр дүнтэй зүйл биш гэж үздэг. Хизээ нэгэн цаг төгсгөл ирэх нь мэдээж. Тэр нь хизээ болохыг бүхнийг мэдгч төгс хүчит нэгэн мэдэж байгаа гэдэгт итгэх нь тийм хэцүү зүйл биш. 3 дахь эсэргүүцэл нь дундад зууны үеийн урлагт болон Библийн зарим нэг ишлэлүүдэд дүрслэгдсэн байдаг тамийн тарчлалын талаарх ойлголтыг үндэс болгосон байдаг. Сургаалыг дамжуулах хэрэгсэл болгон ашиглаж буй дүрслэлийг
сургаалтай өөртөө нь андуурч болохгүй гэж фон Хюгл анхааруулж байжээ. Бидний эзэн тамийн талаар ярихдаа бэлэгдлийн чанартай 3 зүйлийг ашигласан байдаг. 1-дүгээрт шийтгэлийн бэлэгдэл болгож, 2-дугаарт мөхлийн бэлэгдэл болгож, 3-дугаарт хормын хувцс өмсөөгүй эрийн тухай мөн ухаалаг ба мунхан охтын сургаалт зүрлэлээр дамжуулан илэрхийлдэг гаднах харанхуй руу хөөгдөн салж тусгаарлагдаж буй байдлыг бэлэгдэл болгон харуулсан. Хүний сүнс сэтгэл устдаж үгүй болох юм шиг хүмүүс ярьдаг. Гэхдээ бидний туршлагаас харах юм бол ямар нэг зүйл устна гэдэг бол түүнээс өөр ямар нэг зүйл гарч ирнэ гэсэн үг. Модыг шатаах үед хий, дулаан, үнс ялгардаг. Урд нь модны тайрдас байсан гэж байгаа нь одоо ийм 3 зүйл болж хувирсан гэсэн үг. Хэрв сүнс устдаж үгүй болох юм бол урд нь сүнс байсан гэсэн төлөв байдал заавал бий болох биш үү? Тэгвэл тэр төлөв байдал нь тарчлал, суурил, салангид байдал гэж болох тийм байдал байхгүй гэж юу? Та бүхэн энэ зүрлэлээс авралыг авсан хүмүүс өөрсдөд нь бэлтгэгдсэн газар руу явдаг бол харин эсрэгээрээ хараагдагсад нь хүнд зориулж бэлтгэгдээгүй тэр газар руу явж байгаа үннийг санаж байгаа байх. Деваажинд орно гэдэг бол энэ газар дээр амьдарч байхдаа хүрч чадсан түвшнөөсөө ч илүүтэйгээр жинхэнэ хүн болно гэсэн үг. Харин тамад очно гэдэг бол хүн чанараасаа хөөгдөн гэсэн үг. Там руу шидэгдсэн тэр зүйл цаашид хүн биш, харин хүнээс үлдсэн зүйл юм. Жинхэнэ хүн болно гэдэг нь өөрийн хүсэл тэмүүллээ хүсэл зоригтой захируулж, тэрхүү хүсэл зоригоо бурханд өргөнө гэсэн үг юм. Урд нь хүн байсан гэж байгаа нь өөрөөр хэлбэл хараагдсан сүнс гэж байгаа нь бүхэлдээ амь хүн рүүгээ чиглэсэн хүсэл зориг ба хүсэл зоригтой хизээж захирагдаж байгаагүй хүсэл тэмүүллээс бүрдсэн оршихуй гэсэн үг. Мэдээж нүгэлтэй хүн гэж хэлэхээс илүүтэй зөрчилдсөн нүглийн богинорл гэж нэрлэгдэх ёстой ийм амьтны ухамсар ямар байхыг төсөөлөх аргагүй. Там бол тамийн өнцгөөс харахад там биш. Харин Деваажингийн өнцгөөс харахад там гэсэн үгэнд үнний хувь бий. Энэ үг эзний үгийн хатуу байр суурьтай зөрчилдөнө гэж би бодохгүй байна. Хараагдагсдад өөрсдийнх нь хүртэх хувь тавилан тэсшгүй зүйл мэт санагдахгүй байж болно. Сүүлийн бүлгүүдэд мөнх гэдэг зүйлийн талаар бодож авч үзэх тусам биднийг удаан хугацааны туршид эзэмдэж ирсэн зовлон шаналл ба баяр таашаал гэсэн ангиллын цар хүрээн улам бүр бүдгэрч, харин тэднээс илүү том ойлголт, өөрөөр хэлбэл сайн ба муу гэсэн ойлголт улам бүр тодорч байгааг хүлээн зөвшөөрөх ёстой болж байна. Зовж шаналж байх уу, эсвэл баяр таашаалтай байх уу гэдэг нь эцсийн шийдвэрлэх зүйл биш. Хэдийгээр аврагдаж чадаагүй хүмүүс ямар ч зовлон зүдгүүргүй маш их баяр жаргалыг эдэлж байж болох байлаа ч гэсэн тэрхүү баяр жаргал нь хараагдаагүй сүнсний хувьд бол хар дарсан зүүд мэт айн чичирч бушуухан эзний өмнө очиж залбирахаар гүйхээр тийм харанхуй таашаал байх болно. Эсвэргээрээ Деваажинд зовлон гэх зүйл байлаа ч гэсэн тэр нь ухаарал ойлголттой хүн мөн л бол хинч гэсэн ирж хайхаар тийм л зүйл байх болно. 4 дахь эсэргүүцэл бол хайрладаг хүн мөн л бол тамад ганцхан сүнс байсан ч гэсэн Деваажинд түүнийг хараад тайван сайхан сууж чадахгүй гэж үздэг. Тэгвэл бид Бурханаас ч илүү эндрэнгүй болж таарч байна уу? Ийм эсэргүүцлийн цаана Деваажин там хоёрыг Англи Америкийн түүх зэрэгцэн өрнөж байгаагийн нэгэн адил цаг хугацааны шулуун шугамн дээр хамтдаа зэрэгцэн оршдог гэсэн төсөөлөл явж байна. Тийм учраас Деваажинд байгаа хүмүүс агшин бүрт одоо нөгөө талд тамийн зовлон үргэлжилж байгаа гэж бодож байх юм шиг ойлголт төрж байна. Гэхдээ эзэн тамийн аимшигт байдлын талаар хатуу ширүүнээр онцлон хэлдэг ч гэсэн ихэвчлэн үргэлжилж буй цаг хугацаагаар бус. Харин эцсийн байдал буюу төгсгөл гэсэн санааг илүү тод илэрхийлж байсан нь ажиглагддаг. Сүүрлийн галд хаягдах тухайд өрслөхдөө ихэвчлэн шин түүх эхлэх биш. Харин түүх төгсөж буй мэтээр өгүүлдэг. Авралыг аваагүй тэдгээр сүнснүүд чөтгөрийн байр суурин дээрээ үрд тогтсон гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Гэхдээ үрд тогтсон гэж байгаа нь хязгааргүй үргэлжлэхийг хэлж байна уу? Эсвэл энгийн үргэлжлэх гэсэн утгыг илэрхийлж байна уу гэдгийг бид мэдэхгүй. Энэ талаар доктор Эдвин Беваны дэвшүүлсэн сонирхолтой таамгууд байдаг. Бид тамаас илүүтэйгээр Деваажингийн талаар илүү ихийг мэддэг.
Учир нь Деважин бол хүн гэдэг оршихуйн жинхэнэ гэр орно нь бөгөөд алдрыг хүлээн авсан хүний амьдралд хамаарах бүх зүйл тэнд байдаг. Харин там бол анханасаа хүнд зориулан бүтээгдсэн зүйл биш. Деважинтай зэрэгцэх зүйл тэнд огтгүй. Там бол гадна харанхуй бөгөөд оршихуйн эс оршихуй руу уусан бүдгэрдэг орон зай юм. Эцсийн бас нэг эсэргүүцэл юу вэ гэвэл ганц хүний сүнс байсан ч гэсэн эцсийн эцэс түүнийг алдчихл байгаа бол төгс хүчит нэгэн ялагдаж буй хэрэг биш үү гэж үздэг. Хэлж байгаагийн тань дагуу ялагдсан. Гэхдээ чөлөөт хүсэл зориг бүхий оршихуунуудыг бүтээх үедээ л анханасаа тэрээр ялагдах боломжийг хүлээн зөвшөөрсөн. Та нарын ялагдал гэж нэрлэж буй энэ зүйлийг би харин гайхамшиг гэж нэрлэдэг. Учир нь тэрээр өөрөөсөө өөр зүйлийг бүтээж, мөн тэрхүү бүтээл нь өөрөөс нь татгалзах боломжтой байгаа нь Бурханд хамаарах бүх ажлууд дундаас хамгийн гайхалтай бас хүний ухаанаар төсөөлөх аргагүй зүйл юм. Харааг дагсад бол нэг ёсондоо эцсээ хүртэл эсэргүүцэн тэрсэлдэх хүмүүс гэдэгт, мөн тамийн үд дотроосоо түгжээтэй байдаг гэдэгт би итгэдэг. Үүгээр би тэдгээр сүнснүүд тамаас гарахыг хүсдэггүй гэж хэлэх гээгүй байна. Атаархуу хүнд ч бас аз жаргалтай болгосон гэсэн хүсэл өчүүхэн ч гэсэн байдаг шиг тэдэнд ч бас тамаас гаргасан гэсэн хүсэл бүдэг бадаг байна. Гэхдээ тэнд сайнд хүрэхийн тулд зайлшгүй хийх ёстой хамгийн эхний алхам болох өөрийгөө орхих, бууж өгөх гэсэн энэ алхмуудыг хийхийг хүсдэггүй. Тэд шаардаж байсан аимшигт эрх чөлөөгөө үүрд эдэлснийхээ үр дүнд өөрсдийнхөө боол болж хувирдаг. Яг үүний эсрэгээр ерөөд өксөд нь дуулууртай байдлыг үрд сонгосноор мөнхөд эрх чөлөөтэй, илүү эрх чөлөөтэй болдог. Эцэст нь би тамтай холбоотой сургаалыг эсэргүүцдэг хүмүүст хариулт болгон ингэж асуумаар байна. Та Бурханаас яг юу шаардаад байгаа юм бэ? Өнгөрсөн бүх нүглийг чинь угааж өгч, бүх бэрхшээлүүдийг нь зайлуулж өгч, бүхий л тэмдэг гайхамшгуудаар дамжуулан тусалж, ямар ч төлөөсийг төлсөн хамаагүй шинээр эхэлж чадхаар болгож өгөөсэй гэж хүсэж байгаа бол Бурхан үүнийг танд гавлын толгод дээр хэдийн гүйцэлдүүлж өгсөн. Эсвэл тэд уучлалыг хүсэж байгаа юм уу? Тэдэнд уучлах хүсэл байхгүй. Өөрсдийнх нь зүгээр л тааваар нь орхихыг хүсэж байна уу? Харамсалтай нь миний бодлоор Бурхан яг тэгж байна. Нэг зүйлийг анхааруулж хэлчихээд энэ бүлгээ өндөрлөе. Энэ хэр зэрэг ноцтой асуудал болохыг орчин үеийн хүмүүст ойлгуулахын тулд би энэ бүлэгт хинч харсан илэрхий жинхэнэ муу гэж хэлэхээр тийм дүрийг зориглон оруулсан. Харин одоо ингээд үүргэн дуусаж байгаа учраас тэрхүү дүрийн талаар аль болох хурдан мартхан дээр. Тамийн талаар ярих бүрдээ бид дайснууд эсвэл найз нөхдийнхөө мөхлийн талаар бодох биш. Харин яг өөрсдөө маань дээр бууж болох мөхөл сүрлийн талаар бодох ёстой. Энэ бүлэгт ярьж буй зүйл бол таны эхнэр эсвэл хүүхэдтэй ч холбоотой зүйлч биш. Неро эсвэл Искариотын Юдастай холбоотой зүйлч биш. Яг тантай бас надтай холбоотой зүйл юм шүү.